За эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр тариаланч тэрж байна подкаст сурлалын энэ удаагийн дугаарыг бид Увс аймгийн баруун дөрвөн сумаас бэлтгэж хүргэж байна. За сайн байна уу? Сайхан хаврцсгаж байна уу? Сайн хаврж байна уу? Сайн явж байна уу? За энэ жил танаа нутгаар хавржилт ямар болж байна? Энэ жилийн хувьд яг хаврынхаа хувьд сайхан л байна. Чихтэй бороотой уртаа анхны бороо 4 сарын 2-нд орлоо. Тэгээ тэрнээс хойш тастаа бороотой сайхан л байна. Сайхан хавруулж байна. Сууж байгаа газар бол уян гисё гээд талбай бол бас сайхан чихтэй л сайхан харагдаж байна. Сайхан л байна тий. Сайхан байна. Одоо сайхан чихтэй байна. За тариалт хэдийгээр орох гэж байна. Үрлэгээ. Нэг 5 сарын нэг 5 маун авцаа орох нь 5-аас 10-ны хооронд л орвол. Яг товлоогүй л байна одоо. Товлоогүй. Тийм 5 сарынхаа юуг харж байгаа л маргааш танайхан чинь үрлэгээ яадгийн 5 сарын 4 сарын сүүлээр орчдөг юм уу 5 сарын 1-ээс 10-ны хооронд орчдөг юм уу? Ер нь 5 сарын 10 тавьцаа л орт юм да. Жил болгонд ер нь тэг. Ер нь л бараг тех баг. Гэхдээ яг ганц нэг жил бол наан орно. Нодон бас нэг уржин хаагч 4 сая гарч байгаа л да тий. Тэгсэн. Ер нь нийтээр бол нэг 5 сарын 10-аас 1-ний хооронд л. Прогноз харж байгаа тийм. Ирэх одоо 5 сарынхаа юг харж байна. Хөвтрөлтэй байх юм бол одоо тэгээд жоохон оошилж гайгүй байвал наанах нь тэрийг гэсэн бодолтой байна. За энэ жилийн прогноз ер нь яаж ийшээгээ яаж сонсогдож байна? Яг хэдийгээр орё гэсэн төлөвлөгөөтэй байна энэ зүгээр танаа тариаланч. Энэ жилийн хувьд болохоор энэ жоохон ойрхон явд юм уу? Тэгээд нэгдүгээр хоёрдугаар прогноз бол яг тийм бас ирээгүй байгаа. 5 сарынх ирээгүй. Гэтэ манайх бүсчилс энэ Арцсан усанд бол 10,000 талууд тариалт явагддаг. Хойшоогоо бол нэлээд эрт явагдана. Гэтэ хойшоогоо бол одоо байгалийн давтагч ган гачигт одоо 2-3 жил орж байгаа учраас одоо их хэцүү байна. Одоо ургац бол үндсэндээ алдсан. Тэгээ нэг жоохон барсныгаа энэ да тэгэл бид нар чинь тэгэл банкнаас зээл аван тэрэндээ л өгчөндөө тэгэл өрийн будаа гэдэг асуудал хүндэрсэн энэ жилийн хувьд бол тэгээд одоо энэ шатхуун тус нэмэгдэж байгаатай холбоотой тээвэрлэлт яаж ирэхийг мэдэхгүй байна. Яаж бордоо энэ бордоо хор бордоо энэ бидний энэ бусад туслахууд яаж үнэ гарч ирэхийг бас мэдэхгүй байна. Энэ валютын аншаараа дагаад өсөх ч юм уу өсгөл байх л да одоо угаасаа өсөх нь тодорхой болсон. Тэгээд тэрэндээ хүрч одоо санхугаа аварч одоо ажлаа явуулахад их л хүнд байна. Энэ жилийн хувьд бол одоо өрийн будааг одоо шийдэгдээгөө сууж л байгаа. Өөрөөсөө нэг сандал нэг 5-10 тонн буудаатай. Одоо өөрөө шилмэс ортол гэж нэг жохон авч үлдсэн. Тэгэл бусдын нь бол яг бид нар чинь нөгөө санхугаа явах зээл авсан шүү дээ. Тэгээд зээл маань их богино хугацаатай. 2 жилийн хугацаа бол бидэрт үндсэндээ асар богинохон байна. Зээлийн хэмжээ нь хамаагүй хугацаа нь урт бол бидэрт бас нэг боломж олдох боломж байна. Одоо энэ ухарж байгаа ч гэсэн бид нар тал хувийн төлөөд орж ирж байгаа. Зээл нь тийм учраас энэ тулгамж байгаа асуудал бол энэ санхүүд их хэцүү байдаг. Энээс цааш яаж явахыг бол одоо мэдгүй тариалтын ажил хийхэд хүнд. Гэтэ шатхуунаа татаад авсан Улаанбаатараас очиж ирлээ сая. Тээврийн хөлс бол яг тохирч чадаагүй ачаа буулгацсан байна. Тээврийн хөлсөө одоо жолооч манд шатхуун нэмэгдсэн. Тэгээд одоо 1400 км явж ирсэн тэрэн дээрээ нэлээд л өндөр хөлстэй байна. Тэгээд авахгүй гэдэг яг хөө тэгээд баруун бүстэй одоо харьцангуйгаар энэ шатхууны үнийг бид нар бол тариалтыг бол маш өндөр үнээр хийдэж штэ. Зүүн бүсүүдийг батхад манайх ч харьцангуй олон километр төвөн бүсээ батхад бид нар чинь тээвэрлэлтэндээ бол тэдний баг шатхууны үнээр зарж ирж байгаа штэ. Бараг л тгээ хэлсэн ч болно. Тэгэл нэлээд хүнд ирж байгаа. Тийм учраас хэцүү одоо тэгээд тэр хэцүү болно. Бас илүү авах бас хоол тэгэл одоо будаага тээвэр отруу тээвэрлэн бас тэгээ одоо урамшуулах бол 150 өмнө яаж ясна одоо сүүлийн хэдэн жил 80-аар өгөөд байгаа. Одоо урамшуулах бас нэг 150 болгочихвол тоон дотонд төвөл хэдэнд бас нэг дэмжлэг болох нэлээд болох байх. За энэ бүс бүслүүр чи ерөнхийдөө зүгээр ямар ганцлагтай газар зүүн хувьд ямар байдгийг тарьж ургуулахад ер нь ямар ганцлагтай бүс нутг вэ? Манайх бол бүс нутгийнхаа хувьд бол газар тариаландаа бол тааламжтай нөхцөл бүрдэнэ. Байгалийн давтагчгүй үзэгдэл бол зайлшгүй манай баруун хэсгээ зараар дайрч идэг. Тэгээ манай баруун хязгаар нэлээд хоцрогдож явдаг. Зүүн хязгаарт өгч байгаа тэр хөнгөлтөө юм явж байгаа зардал манайтай харьцуулах юм бол 2 дахин их байгаа.
Ийм учраас бас бидний нэг баруун бүс рүүгээ чиглээд бас бидний нэг урт хугацаагаар л өгмөр байд юм л да зээлийг. Одоо үрийн будааг нэг 30% өгөөч л гэж гуйсан байгаа. Тэгээд бүрийн будаан чухам хаана байгааг мэдчих өгөхгүй. Тэгээд хаанаас шийдэгдэх нь мэдэхгүй. Нөөцийн газар нь бас баг зэргийн будаатай юм шиг байлаа. Тэгээд тэрийг яаж өгөхийг мэддэхгүй нэг хүсэлт өгсөн одоо хариугүй л байна. Одоо хаврын тариалтад үрийн будааныхаа хариу аваагүй суухад бид нар их хүндрэлтэй л байна. Одоо 14 тонн бол баг хор бордоогоо чиглүүлээд тэгэхээр одоо үрийн асуудал зарим хүнд байна. ер нь ихэнх шийдэгдээгүй. Одоо үрд шийдэгдэв. Тийм шийдэгдээгүй л. Таталсан нарлуулсан бордсон тийм байж байгаа тийм аа. Ариутгсан байх хэрэгтэй. Арай ингээд алс солоод бас ийм дандаа юмны хоцрогдсон тийм л байдалтай л тариаланчд байх шиг байна. Тэр дундаа энэ баруун төрөн суманд энэ үрийн аж ахуй байгуулах ажил ерэн зүгээр одоо яг Үрийн аж ахуй яг эднийх өгсөн баг. Манай одоо сүүлийн 2-3 жил хөөцөлтөд авч чадаагүй. Хэрвээ одоо авсан болвол зүгээр ажиглаж байхаар миний хувьд бол бас жоохон тодорхой хэмжээний үр бол бүрдүүлэх боломж бол байсан. Тэгэхээр манайх чинь өнгөрсөн жилийн хот руу 200 гаруй тоннуудаа ачуулаад дэрний урд жил 1000 гаруй тоннуудаа тушаасан. Тэд нь бол хэрвээ үрийн аж ахуй болоод энэ сав суулгатай байсан бол энд бас өөр нөөцлөх боломж бол одоо манайд бол байсан. Тэгээд ингээ өөрөө аж ахуй болох боломжтой байна, болчих юм байна гэдэг ингээ хөөцөлтөд одоо эрхээ авч чадаагүй л байна. эрхээ авъя гэхээр яагаад? Гэхдээ ерөнхийдөө ийм ичгээр тэнүүд нь дутаал тэгэл бас бидэн чинь зайлшгүй тийм бүрдүүлэх материалд нь бас бидэнд бас төвөгтэй байгаа байхгүй. Одоо их жил адгийн наазах чинь энд одоо ингээд бүрнүүн камержуулсан. Тэгээд одоо цагдаад одоо юутай бүртгэлтэй одоо тийм. За бид нь одоо энд бол яг зөвхөн 10 цаг ямдаг бол камер бол тавьсан л байгаа шүү дээ. А тэгэхээр тийм камер биш одоо юу гэдгийг одоо бүр юм сууран одоо тийм юутай байх хэрэгтэй гэж байна. Тэгээд агуулах савнаас гэсүүлэл. Агуулах байхгүй маань баруун түрүүнд яаж байгаа энэ элеватор баригдчих юм бол бас агуулахтай болчих юм бол бас боломжтой. Тэгээд янз янзын тийм их юмуд нь л байхгүй. Тэгэхээр одоо шийдэгдээд ингээд савн энэ элеватор баригдаад тэгээд эрхээ авчих юм бол бас тодорхой хэмжээний үр бол үйлдвэрлэх боломжтой л. 10,000 тонн элеватор баригдана гэдэг мөн ч олон жил ярьж байна да тийм суурн тавьж хашаатаа нэг сууртал болцсон байна одоо өөр юм алга. өөр юм алга. Тийм. 10 жилийн өмнө ирэхэд ярьжсэн тэгэл ингээд байжлаа. ээж л шүү дээ тийм ээ. Тийм ээ байжлаа. Тэгээ одоо энэ дээр бас нэг жоохон төр засаг бас энэ Яа зогсон гойдолд орчдсон байж байгаа юм бас анхаарад эхний ээлжинд бас энэ агуулгатай болгочвол бас том боломж байгаа бас юугаа тушаахгүйгээр бас эндээгүй хадгалаа тий. Сав суулгатай болчих юм бас боломжтой. Өөрөөсөө үрээ ер нь нөөцөж чаддаг юм уу? Ер нь одоо бас Уг нь үрээ бол нөөцөж авдаг бид нэр. авдаг уу тий? Нодлон л Манайд бол яг одоохонд бол яг ерөөдөө нөөцөлцөн л зөвхөн өөрийнхөө хэмжээнд л хэмжээнд. өөр хэмжээнд болж чадахгүй. Бид нар бас ингээл үрээ гаргаад өөр аж ахуй нэгжид өгдөг байсан. Бас өгөөд идэг нэг 30-40 тонноор нь өгдөг байсан. Одоо сүүлийн үед тэгээд нэг тулгамчгаа асуудал байдаг манай аймгийн хэмжээнд. Нэг Ардатар одоо энэ Увс аймагт өгөөч хяндаг, үлийг хяндаг. Энийг одоо ер нь засгийн газар та нар бүр үүрэг болгоод, үг болгоод хүргээд өгөөч. Биднэрт одоо Ардатар байхаар ямар нөлөөтэй юм гэхээр бид нар үүлийг хяндаг байх хэвээр. Үүлээс бид нэр ганцхан генератортай манайх бол ерөөсө баруун төрөн сумын цагийн өртөө тий. Тэгээд энэ Увс аймгийн чиглэлд энэ 50-40 мянган га талбайтай энэ 60 жилийн төвхтэй сангийн аж ахуйд яагаад нэг хурын шим байгуулж болдгүй юм бэ? Энэ өртөн дээр хурын шим байгуулж өгөөч. Ганц Ардатар гэдэг имийг одоо биднэрт өгөөч. Тэгвэл бид нэр бас ингээд одоо нодлон бодвол бид нар багал тарих байсан байна. Тэгэхдээ бид нэр одоо үндсэндээ баг яг уу бид нар арай нэг хар бартгаар тарьсан гэж арай хийж болохгүй хаа өөрсдгийг хянжил байгаа. Гэтэ нодлон нэг жижигхэн үйл байсан. Гэтэ тэр үүлэндээ нөлөөлж чадаагүй төвш. Одоо угаасаа засгаас биднэрт төвш тавьж өгөхгүй юм бол бид нар тэр генератор ажиллуулж чадахгүй шүү дээ. Нэг түлш нь 1200 төгрөгийн үнэтэй. Тэгэл хідэн аж ахуй нэг жоох. Тэрийг ингээд сайжруулсаар яах юм бэ гэхээр ургацын хэмжээ бас хур бороо тийм ээ хянаад бас нэг явж байгаа зөрж байгаа үүлийг оргуулж аваад ус бороогоо бас нэг ахиухан аваад байх тийм боломжтой байхгүй юу. Тэгээ аймгийн цагуур бол нилээ явдаг тэрийг хөөцөлдөж. Тэгээ бид нар бол яг хуу хэлэх хэмжээ газар нь явал хилээл байгаа л да. Тэгээд нэг яагаад нэг энэ Увс аймгийн хэмжээнд энэ 60 жилийн төвхтэй сангийн аж ахуй бараад болоод Увс аймагт нэг ганц Ардатар өгчөж болдгүй болоо. Энийг нэг шийдвэрлэх талаас нь бас цааш нэг дамжуулаад яриад хэлээд өгвөл биднэрт бас цаашид ажиллахад
бас олон жилийн амжилт үзхийг бас тэр ардатар бол хэрэгтэй. Одоо биднэрт нэг генератор байгаа, генератор 40 саяар болсон. Одоо 40 саяар бид нэр тариаланчид бид нар яг ингээл урах зургуул манайхан нийлэл авч чадна л да. Тэгэхээр ардатаргүй бид нар тэр юу авах бас төвхтэй байгаа байхгүй юу? Тэрийгээ дандаа улсаас кинуулна, Улаанбаатараас кинуулна. Дорн аймагт нэг байдیں۔ Гэсэн. Хинтээ аймагт бас байдаг сургалтаан билээ. Тэгэхээр манай Увс аймгийн чиглэлний ганцыг өгөх боломж байдсан болов. Тэрийг бас цаашд ингээд уламжлаа тавиад өгөөч. За. Тэгэхээр та бүхний ярианаас сонсохдол за Увс аймгийн баруун төрийн сум бол ер нь одоо эртний маш их юм сайхан суурь баазтай юм. Одоо баруун төрийн сангийн аж ахуй гэж одоо бас л сайхан түүхтэй юм гас нутагт ингээд өнөөдөр та бүхэн залгамж чулаанд болоод явж байна. За байгаль цагуур бүслүүр нутаг онцны хувьд бол тариа тарихад бол одоо тааламжтай юм бүс нутаг юм байна гэж харж байгаа тийм ээ. За яг гэтэл яг өнөөдрийн тухайд ингээд харахад бол одоо энэ урах одоо жил дараалаад ингэж урах цалтж явна гэж байна. За энэ дээр мэдээж байгаль цагуурын нөлөө бол байгаа юм байна. За хамгийн гол нэг асуудал бол ерөөсөө л энэ төрийн бодол хөрөнгө санхүү асуудал одоо хүрэлцэхгүй хоцрогдож ирснээс л одоо энэ бас нэг урагц одоо алдах энэ нөгөө технологид ажлуудаа мөрдөж чадахгүй байгаагаас л бас нэг шалтгаан болж гэнэ гэж ярьж байна л да. Энэ дээр ямар санаа бодолтой байна? Одоо ямд юуны алдаа бол байгаа л да. Гэхдээ байгалийн бас энэ давтарчгүйс энэ орохгүй хүчин зүйлээс болж байгаа өөрсдөөс болж байгаа тодорхой хүн те. Тэгээ дээр нь бас юм юу байвал өгнө. Манай энэ цуг нь сорт сорилт гэдэг юу байлаа бас энэ хөрөөл нь байлаа. Юуны элит гэдэг одоо энэ өрийн дасаг байлаа шүү дээ. Өр үржүүлдэг те. Тэгээ судалгаа хийжсэн энэ чинь өчнөө докторууд өрлөө. Тэгэхээр одоо бас тэрийг бас нэг сэргээж өгнө яавал бас. Тэгвэл бас энэ биднээс илүү бас бидний чинь тэндээ яг одоо өрөө гаргадаг ч юм уу цаг уур те дуршаад бүх юм л одоо хийх байх. Элит төрийн дасгийг л өгнө байвал бол. Одоо бол тэр нь байхгүй тий. Байхгүй. Үрээ дандаа л одоо импортын үр л авч байна тийм. Импортын үр аавн тэгэл тэрийг нэг 5-6 жил тариал тэгэл дахиад сольно. Одоо яг өөрсдөө төвөөс бас яг татна. Татна. Яг эндээ бол уг маах дээрүүд бол өөрөө алимдон 43 гэдэг сорттой байлаа шүү дээ. Тэгээ тэр маань одоо бол байхгүй болсон. Стад бол дууссан. Энэ сүүлийн 3 жилд хүнд байна. Одоо энэ урд зээлээ алдсан хүмүүс чинь дахиад зээл авъя гэхэд бас өөрсдөө ингээд хугацаа нь урт биш учраас л бид нэр одоо ахаад 2 жил ингэхээр дахиад яах вүлээ гэдэг бас эргэлзээтэй асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бидэрт нэг юм байгаа. Энэ төрөнтэй хөрөөлнгийн салбартаа л одоо энэ болчихлоо ус. Тэгээд энэ 20 цэгтэй ургамал чинь бэлчээлт гарцсан байна манад. Энийг одоо бид нар үнэндээ устгах гэж дийлдэггүй шүү дээ. Тэрэндээ бид нар үндсэндээ нөгөө авсан зээлийнхаа 40% тэр нь зарчиж байгаа байхгүй юу. Одоо тэрний хор гэж биднэрт одоо асар өндөр үнэтэй морж ирдэг. Тэр чинь баг 2 хоноод 7 хоноод давтамжаараа царцаа гарна, нугын бор ирвэхэ гарна, сүүлийн үед ийм байгалийн ийм үзэгдлүүд гарч байгаа байхгүй юу. Одоо ган гачигтай холбоотойд юм байна. Царцаач ерөөсөө ган болоход л гардаг юм байна. Тэгэхээр энийг одоо засгийн газар бас харж үзээд өөр орнууд бол энэ 20 цэгтэй ургамал энэ юуг чинь усаас нь устгаад өгчт юм байна. Тэгээд одоо 50,000 га талбаад улсныг устгаад өгөхөд бас болдог байдаг тийм. Айгуур бүх юм дарах чинь дийлдэг. Булган байна, мэрэгчүүд байна. Мэрэгчийгч яах вэ одоо бид хашаа байна. Тэгтэн одоо төвөө оройн ч одоо баг энэ бетон шон модон шонгийн үгээд одоо эргүүлээд дахиад бетон шонгийн өгдөн шүү дээ. Тэгэхэд манайхан бол одоо өөрсдөө л одоо нэг хуваарай л нэг мод суучлууд юм. Одоо адилхан ингээд тэгээд өгнөлгээл тэгдгийн тэгээд одоо юу өгдөн байх. Эхний ээлжинд бол төвийн бүсийн хангалт гэдэг асуудал байдаг байхгүй юу? Энэ хургуу сайд байхдаа энэ жилээс маад өгнө гэжсэн тэгээд одоо тэгээ сайд солигдоод байна. Бидний энэ банкны мөнгөний чинь дийлэнх нь хашаанд явцсан юм шүү дээ. Манайх бол одоо 40 одоо чинь хэдэн жил болоод өгрөөд унж байна. Одоо ингээд түрүүчийн 3 жил болсон шон бол унжил байна. Дахиад нөгөөдөгтөө зарлаг гаргана. Тэгэхээр энэ дээр нь бас тэр шонгийн асуудлыг бас нэг цааш яриад тэгээд энэ яг бид нар ирэхээр нэг сайн хийлдэг л дээ. Яамд их л хийж байгаа, их л явж байгаа. Шаардсан бол бас нэг тодорхой бас нэг хэдэн хувь нь бол хашаагүй залгаагаас болж бас алдж байгаа шүү дээ. Алдж байгаа. Их алдж ирсэн. Одоо тээврийн асуудал гэдэг чинь хамгийн хүнд. Одоо шатуун бас нэмэгдээд бараг килоч одоо энэ хэд хөрж байгаа мэдэхгүй.
Тэг чи одоо бид ингээд өөр ордоогоо ачна. Тэг чин одоо эдийн тээврийн хөлсөө ахаал намар нь жоохон бодоогоо хот руу ачна. Юм болгон татварлаа. Төвийн оройн тээвэр явж байгаа. Явж 1200-д явна гэсэн 500 хүртэл байх шиг байна шүү дээ. Одоо нөгөө 300 төгрөг нэмчихээр жолооч нар нэг 1500 анзаанд хүрэх байхаа гэж. Тэгээд бас нэг яг амдаа хөлж чадахгүй. Тэгээд хоорондоо нэг тохирохгүй угаасаа эхний ачаа буутсан. Тэгээд хоорондоо бас нөгөө хэлбэлзлээ хараал байж байгаа юм шиг байна. Дахиад нэмэх сурагтаа бол нэмэх гээд байгаа хгүй жолооч нар. Одоо яг буцаад буулгацснаа бол яг тэгэл нэг 1300-аас 1400-ийн хооронд тохирох юм байна. Тэгээ цаашлж ирэх ачаа маань одоо яах юм байгаа мэдэхгүй шүү дээ. Үр хаанаас авах юм? Яг шатхууныг энэ хавар нэг яг нөгөө энэ 3400-аар наашагийн тээвэртэй 3780-аар ус ундрахлах баруун төрийн төв дээр өгнө гэсэн нэг юм энэ бол яг дэмжлэг одоо болж байна. Өөр бол одоо яг нэг тогтсон тийм өөр байхгүй шүү дээ. Өөрөөсөө голцоол гэл эндээс. Яг хаакаас бол энэ жил хүмүүс авч л байна тэгээд тэр болгон босныг авч чадахгүй л ахчих шүү дээ. Үнэтэй. Тий. Нэгдүгээр хоёрдугаар тэр үрийн манайх барнаа уулаас авахаараа энэ орж иржсэн урд нь. Тэгээ тэрийг авч манай аж ахуйн 4 жил 5 жил дараалан тавьсан 75 гээд Алтайсгийн 75 гээд сортыг авч тарьж исэн. Тэр яг манад нутагших байдал нь бол тохиромжтой. Тэгээ одоо тэндээс ирэх үр маань тэгээд гадаадаас ирж байгаа үр чинь тэгээд зовлонтой. Тэгээд тэрнийг дагаад тэрэн дотор одоо юу ч ирж мэдэх тийм одоо янз бүрийн өвчл байх магадлал өндөр. Тэрийгээ дагаад тэгээд яг хөө тэрийг канал оруулж ирж л байгаа. Нутагших байдал нь бол ер нь тэгж уртаар нутагшихгүй болов гэж бодогдоод байгаа. Нэг 5 жил болцсны дараа бол давж жараал тэгэл заалшгүй солих шаардлагатай л хөрсний үржил шимээ сайжруулахад тэр нь үгүй яаж. Энэ жилээс эхлээд бид нэр хөрсний үржлийг юу яахын тулд манад нэг доктор ирээд явсан, итвэ доктор. Ямар ч байсан энэ жил бүх юунд нь хянан баталгаа хийж өгөөд хөрсөндөө анхаарахаар л болж байгаа. Хөрсөндөө анхаарал тавина гэж ингэхээр нөгөө санхүүч нь бас л биднэрт хүндрээд 18 20 онд бол яг нийт хэрэгөө өгсөн л дээ хөрснийхаа нийт хэмжлэг. Тэгээ одоо ахаад өгсөн жил бас биднээс өгсөн. Дэлгэрэнгүй хийгээд одоо бүр чанартай хийгээд өгнө гэсэн тэгээд яг л хөрсөө яахын тулд бас бидэн тэгэл уран шигээл энэ бордоо нийлэмд бордоо бас хэсэг хүмүүснүүд хийжлээ гэж. Тариалан ерөн зүгээр яг энэ бүс нутагтаа баруун түрүүндээ доктортай явуулаад доктортай яг жигд өндөр ургац аваад явах боломж нөөц болцоо байгаа тийм ээ гэж байгаа. Тэгэхээр хамгийн гол асуудлууд нь ерөөсөө л одоо энэ хөрөнгө санхүүгийн төлөвлөсгийн одоо авч хэрэгжүүлж байгаа бодлого дэм тус нь бол одоо хурж ирэхгүй байна гэж. Тариаланчдад өөрсдөө бодлого ирэхгүй зүтгээд бол уусаад ирэхгүй. Одоо зүтгээд бор зүтгэр зүтгээд ингэж ирсэн шүү дээ бид. Одоо энэ сангийн аж ахуй гэлээ үндсэндээ бид нэр сангийн аж ахуйс нэг ширхэгч техник авч үлдээгүй шүү дээ. Энд чинь ингээл хөвчл гээл аваад явцсан. Бид нар өөрсдөө ард нь үлдээл одоо ирнэ. Үдээс одоо лавл 9 оноос хойш л ерөөсөө ингээл зүтгэсээр хагаал ямар ч байсан техник парк шинжилттэй болцсон. Ямар ч байсан манад одоо манай энэ аж ахуйн нэгжүүдээр яваад ороход энэ техник дутуу юм уу да гэсэн юм баг ховор шүү. Гэхдээ яг одооноос ингээд 10 жил болсон юм чинь бас шинжлэх юм зөндөө л байгаа. Елбатараа барьчмаар байна. Ашааж талууга ашааж уучмаар байна. Манайх одоо тэгэл одоо яагаад гэсэн асуудал гараад байна. Энэ үрийн яагаад тэр Елбатар ингээд ажил нь удаашраад байгаа юм тийм ээ. Үрийн аж ахуй байгууллагад явъя гэхээр яагаад ингээд дэмдээ тус болохгүй байгаа гэдэг юм уу? Тий. Би бол энэ дамжигдаж очиж байгаа тэр субъектүүд нь буруу очт юм бол одоо яг ингээд яваад засгийн газар ингээд зөндөө явж байгаа шүү дээ. Бид нар чинь бол зөндөө явдаг гэсэн. Одоо энэ жилийн хувьд бол одоо холбоо нийлээд явж байгаа бах. Бид нар бол одоо үндсэндээ санхүүгийн доройтолд орсон учраас бас айгаал санаа зовоод одоо алийн дэч ингээд засгийг инкүүгээ бодсон ч гэсэн бид нар засгийн бодлого дэмжлэг ирэхгүй юм бол бид нар хүнд бай. Тэгээ бас нэг зээлмэл ягаад ирээд байгаа нь яаж юм бэ? Одоо ирээд байгаа нь бол тийм ирсэн байхгүй шүү дээ. Одоогоор ирээд байгаа. Юу зээл үү? Зээл ирсэн сураг байдیں۔ Гэхдээ биднийг одоо урд нь нөгөө зээлээ хураацсан шүү дээ бид нэр. Яагаад гэхээр манайх бол одоо авахар тэгэл үгүй банк л шийдэх юм чинь тэгэл 30 метрийн урттай банк шин тэгэл одоо нөгөө барьцаа хөрөнгө тэгэл урд зээлээ төлөөгүйгээл одоо ингээл бид нар чинь одоо 10 буюу ингэж штэ 30 метрийн урттай 14 метрийн урттай агуулах барийгээд банкнаас зээл авж байгаа манайх бол энэ жил барина гэж бодож байгаа. Тэгтэл тэр авсан зээл маань
тэрэндээ хүрэхгүй ш. Яг уу сайл үлтгэр саваа бэлдээгээл үндсэндээ тэгэл оролдоол үзэж जैन. Тэгэл бид нар чинь ингээл жилээс жилд ингээл юм оролдоол нэмэх гэж бодоод байгаа штэ. 10,000 га талбай гэж эргэлтэнд оруулаад ирлээ штэ. Яг уу бид нар тэрэнд юу тусалж ирсэн юм гэхээр нэг жижиг ургац авдаг. Нэг жоохон урамшуул авдаг. Тэрэндээ бид нэр тэр болгоныгаа бид нэр амьдрал зориулаагүй газар дугаал хийсэн. 84. Өмнө 150 байсан. 150 байсан байхгүй. Бүсийн нэмэгдэлтэй болгоод ингээд 150 болсон. Тэгсэн чинь одоо эргээд Бүсийн нэмэгдэлийг хасцсан юм уу? Тэгээ бүсийн нэмэгдэл. Тэрийг өгөхгүй байгаа байхгүй юу? Тэрийг яагаад өгөхгүй байгаа юм? Тэр одоо яагаад яг энэ юутайгаа адилхан байна. Төвийнхтэйгээ адилхан болгох цаа. Чинь бидний чуулны шатхуун сэлэг хэрэгсэл одоо тэгэл энэ тээвэргээд бидний хамгийн өндөр зардлаар тийш дотор бай. Бид нар одоо Улаанбаатар гуйлд бол манайх сүүлийн 5 жил өгсөн. Энэ жил хамгийн сүүлийнхийгээ бол ганцхан удаа очсон юм чинь бид нэр тэгээд аль боломжтой компанид нөхцөө. Уг нь Улаанбаатар гуйлд бол холбоотой. Одоо бид нарыг бас ингээ манай будаа чанартай гардаг. Манайх бол ямар ч үед баруун түрүүн сангийн аж ахуй ер нь түүхэн 60 жилдээ голуулж байгаагүй юм бэлээ будаг. Бид нар ч голуулж байгаагүй. Ер нь яг л цавуулаг манад өндөр байдаг. Манай будаа өндөр байд. Одоо ингээл Улаанбаатарын машин ирээл ачаар манай будааг хамгийн түрүү авсаа сэлэнг хоошоо ухраад бидний будаа манай будааг авсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол манай будаа бол үйлдвэрлээд гарах чанартай байна. Тэгээд энэ манай талбайг бас энэ хөдөөж хуяам энэ засаг төрөөс ирж хараасай. Одоо болор чулуунд арга нэг тэгжээсээ ирээд анх хэрэгтэй. Хүүшээ танахч одоо энэ хинти халахгүй л энэ төвийн бүсүүдээс ямар гоё талбайтай вэ? Танахыг ийм талбайтай гэж ерөөсөө бодож байгаагүй гэж хэлсэн шүү дээ. Хараачгүй гэж ирээд бүр одоо тэр доктор нодлон жирээр ирсэн доктор тэр хоёрын амнаас сонсч ирсэн би. Танах яасан гоё талбай вэ? Энэ яасыг сайхан та нарт тэр ямар дэмжлэг байна гэж байгаа байхгүй. Биднэрт маш жоохон л дэмжлэг байдаг. Бид нар бол яг хандлаад их дэмжлэг авч чаддаггүй шүү дээ. Одоо тэр төвийн бүсчилсэн шончин шонтой болцсон л байна гэд бид нар чи өөрсдөө гоожонгоо төлөөд, тээврийн хөлсөө төлөөд нөгөө банкнаас авсан 300 сая төгрөг чи хашаа одоо зогссон. Тэгэхээр биднэрт одоо бас хэцүү байгаа биз? Зөвхөн хашаага барьцсан байж идэг. Тэгээ сайл мэдгээр саваа бэлдгээл бид нар зүтгээл байдаг. Бид нар бол зогсолтгүй л ажиллаж байгаа гэж бодож байгаа. Манай баруун түрүүнд байгаа хөдөлмөрчид ер нь тариа тарьж байгаа хүн болгон зогсдгүй шантардгүй үзээлээдэг. Тэгээ нодлонгийн хувьд бол ер нь ганта өстой байгалийн давталч. 2 жилийн яваар л 2 жилийн юм л одоо аваа явчлаа болж байгаа шүү дээ. Одоо 1 жил уралж гээ, 1 жил нь тайрна тэгээд тэгжээл нь ашиг нөгөө хүртэх гэдэг. Бид нар бол нутаг орноо боломжтой гэж үзээд байдаг. Гэтэ бидний санхүү үнэн хүндэлтэй. Асуудал бол хүндэл байдаг. Тэгээд хүндгээд хаяагүй. Парк шинжилт бол хийцэн л байгаа. Тэгээд одоо дахиад бид нар энэ шинжилгээ ухаан энэ газар тарианы шинжилгээ ухаан дэлхийд маш их өндөр явж байгаа тий. Нүд ирэмхийн зөвөр солигдож байгаа шүү дээ. Тэрийг гүйцэхгүй шүү дээ бид нэр. Тэрийг гүйцэж чадахгүй. Яагаад гэхээр бид нар тэр дэлхийн зэрэгцэж очиж байгаа орон одоо энэ хоёр талынхаа гүрэнтэй л гэхэд бид нар яг тэдэртээ алхах чадахгүй байгаа шүү дээ. Яагаад гэхээр бид нар чинь 30-аад жил зогссон сангийн аж ахуйг техникгүй хүмүүс босгоо техниктэй болоод босгож ирээд дахиад ажилтал бид нар одоо дахиад бид нар яг энэ байдлаар ингээд дэмжлэггүйгээр байх юм бол дахиад бид нар 20 жил зүтгэн. Тэгжээтэл бидний тийм бол одоо бас нэг үүсэхгүй байлгүй дээ. Тэгээ дараа чи юу хийн? Залуучууд босч хийж л байгаа. Технологи гайгүй мөрдөд байсан. Тарилтын технологич гэдэг юм уу тийм ээ? Тарилтын технологиор нэг алдаа гарахгүй. Гайгүй. Ер нь тэгээд бол айл талдаа бол агроном талаасаач тэр бид нар одоо хүүхдээ хүртэл сургаж байгаа шүү дээ. Одоо биднэрт мэдээд бид нар чинь агроном авчраад ингээд цалинжуулахаар төвийн бүс агрономдо 3 сая төгрөг цалин өгдөг гэж байгаа. Бид нар яаж хүнд 3 сая төгрөгийг цалин өгөөд агроном болгож чадахгүй шүү дээ. Бидний тэр авч байгаа хийж байгаа ажил ургац тэгэл тэр бодлого барьж бид нар ажиллаж байгаа юм чинь тэгэл одоо бүр болохоо байгаад хүүхдээ сургаал хүүхдээ ингээд одоо аж хуруугаа чиглээл агроном болгоод ингээд нийлээд явж илээ. Үр дүнгийн үзэн л гэж бодож байгаа. Гэтэ нэг яг одоо тэгээд цаашлахад бид нарт харин тэр тусламжсаад ах юу ах вэ тэр зээлийн урт хугацаанд болгоод өгөөч л гэж хүсгэл. Одоо тэрийг л одоо бүр давтаад хийлээд давтаад тэрийг л хүсэх байна одоо. Тэгээ бид нар чинь тэрнээс штэ авсан зээлнээс хөрсөнд одоо хөрсний үржил шимийг сайжруулахын тулд хөрсөө бордох хэвээр.
Тий. Хөрсийг одоо бид нар хөрсгүүгээр тариа авна гэж байхгүй шүү. Одоо бид нар хөрслүүгээ чиглэж байгаа. Эхлээд бид нар яадаг байсан гэсэн системийн үйлчлэгээтэй бордоо эргэлдэг байсан. Ургамалдаа системээр. Одоо бид нар бүр хөрсөнд анхаарал тавьж хөрсөнд өшөө их юм хийжээж урах завхар болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр биднэрт санхүү гэдэг талаасаа бол нийлээдгүй юм хэрэг болох байх. Гэхдээ энийг бол цааш нь та нар уламжлаа тавиад өгвөл ер нь манай сангийн аж ахуй эргэж 60 жилийнхээ түүх сангийн аж ахуйд хүрэх байх гэсэн бодолтой байгаа шүү дээ. За. Тийм итгэл дүүрэн л байгаа. За баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Урах сарвин байх болтугай гэж өрөөе дөө. За баярлалаа. За баярлалаа.